Хил олуулалтын асуудал орж үргэлжлээд явж байна. Батлагдах шатанд орж байгаа. Ер нь арчилсан нам болоод арчилсан намын бүлгээс өнгөрсөн хугацаанд худалдааг хөнгөвчлөх, тэр тусмаа экспортын боломж бололцоог нэмэгдүүлэх, тогтвортой урт хугацааны гэрээнд бий болох дэд үтсийг дэмжих энэ бүхий л бодлогыг өнгөрсөн хугацаанд тэр тусмаа энэ чуулганы хугацаанд бүрэн дүүрэн бас ингэж дэмжиж ирснийг бас хэлхэн зүйтэй байх. За тэгээд хэдийгээр дэмжиж байгаа ч гэсэн энэ дотроос бас анхаарах, онцгойлох бас тодруулах зарим зүйлсүүд бас байна. За хил олуулалтын асуудал, төмөр замын асуудал мэдээж тоог хэмжээг нэмэгдүүлэхэд ингээд онцгой үүрэг үүсдэх байх. Тоог хэмжээнээс гадна энэ аливаа бизнес арилжаанд үнийн асуудал хамгийн чухал. Тэгэхээр яг үнэтэй холбоотой энэ гэрээнд ямар зүйлсүүд орсныг ингээд ажиглаад харахаар бас тодорхой ингээд анхаарч үзэх ёстой зүйлсүүд байгаад байна л да. Үн гэдэг зүйлийг өнгөрсөн хугацаанд бид нэр өрсөлдөөнд ил тод нээлттэй болох дэлхийн нийтийн санхүүгийн арга механизм болсны биржээ арилжаа гэдэг зүйлийг оруулж ирсэн. Би бол энийг маш зүйтэй л гэж боддог. Гэтэл сүүлийн үед ер нь бирж гэдэг зүйл их л буруу байсан юм тухай, биржээс буцах тухай маш ихээр яригддаг болчихсон. Уг нь энэ бирж чинь урт хугацааны ирээдүйн тэр фьючерс арилжаа олон арга механизм хэрэгсэл энэ дотор байдаг. Бид нэр тэр бүгдийг үгүйсгэж ер нь бирж бол дими юм байна гэдэг. Нэгдүгээрт нь энэ бол өөрөө их буруу бодлогоо л гэж сайжруулаад явах ёстой зүйлийг бид нэр ингэж хойш ухралт бол буруу гэж боддог. За тэгээд энэ гэрээн дээр ингээд шууд гэрээнүүд хийгдэн энэ сорхон батгаж байгаа хилцээрийн хүрээнд за үнийг яаж тогтоох гэж байгаа юм бэ гэсэн чинь нэг ийм зүйл энд эцсийн байдлаар орж ирж байна л да. Нүүрсний урт хугацааны гэрээг энэ хил олуулалтын хүрээнд тогтохдоо анхны үн дээр нэмхэн за улирлын индексийн тодруулга энэ хоёр зүйлээс бүрдэх юм байна. Анхны үн гэдгийг үзэхдээ энэхүү хэлэлцээрт гарын үсэх зурх өдрөөс өмнөх үнийг авнаа. Тэгэхээр ингээд өнөө маргаашаас өмнөх үнийг анхны үнд аваад үндсэндээ 4 индексийн дунджаар тохируулах хийгээд явах юм байна. Тэгэхээр яг энэ хоёр маань өнөөдрөөс өмнөх үнийг аавна гэдэг чинь дэлхийн зах зээл дээр магадгүй сүүлийн хэдэн жилийн хамгийн доод үн. Энэ хамгийн доод үн дээр 4 биржийн үнээс тохируулах хийгээд аавна гэхээр эн чинь тийм урт хугацааны гэрээ хэлэлцээр хийхэд баримтлахад яг энэ аргачлал чинь хамгийн зөв юм уу? Ер нь урт хугацааны гэрээ хэлэлцээр засгийн газар парламентаар сойрхон баталж байгаа хэлэлцээр дээр хамгийн доод үнийхээ нөхцөл дөр гэрээ хийх зөвшөөрлийг өгөх гэж байгаа юм шиг. Энийн дээр ингээд нэг тайлбар өгөөч. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь тэр улирлын индексийн тохируулга гэж байна. Энэ ингээд ийм 4 бирж за 4 бас бирж биш юм а 4 нэм үнийн өөрчлөлтийг процент хувийн жин өгсөн юм байна л да. Жишээ нь энэ дотор чи тэгэл Сингапурын биржийн үнийн тэргээл гадныхыг болохоор биржийн дунджийг энэ тохируулганд аваад идэг. Өөрийн биржээ үүсгээд идэг. Биржийн үнэ үүсгээд идэг. За тэр нэг ам нөхцөл хуучин чинь ам нөхцөлийг болоод хил нөхцөлийг их сайн зүйл боллоо гэж одоо буцаад ам нөхцөл рүүгээ орж байгаа. Тэгэхээр энэ үнэтэй холбоотой, үн тооцоо гаргачлалтай холбоотой энэ зүйл чинь тийм зөвтэй байна уу? Энийн дээр нэг тайлбар өгөөч. За зөвд оржийн Туван сайд хариулт өгье. За зохицуулалт даргын асуултанд хариулъя. За энэ бид нар энэ хилцээр батлагдсанаа шууд дараагийн буюу энэ улсын хурал засгийн газараас гарах шийдвэрүүд ингээд дуусж байгаа. Тэгээд дараагаар нь шууд компани хоорондын гэрээ рүү орж байгаа. Компани хоорондын гэрээний хоёр дахь нь бол нүүрс худалдаа хурд хугацааны гэрээ буюу энэ он 5 сая тонн нүүрс худалдаа гэрээ рүү орно. Энэ нүүрсийг шууд бэлэн мөнгөөр зарна. Тэгэхээр бид нар бас улсын хурлын гишүүд маань, байнгын хороод маань бас маш яаралтай баталж өгсөн энэ үндсэн чиглэл яаралтай байгуулсан хилцээр маань бол маш цаг үе олсон ийм бичиг баримтууд болж байгаа. Яагаад гэвэл энэ хугацаанд энэ цаг үед бол дэлхийн зах зээл дээр энэ олон улсын худалдааны асуудал Трамп тарифаас болоод энэ гангийн экспорт нүүрсний үн бол докторгүй болж ирж байгаа. Тэгэхээр олон улсын зах зээл дээр нүүрсний үнийг урт хугацаанд доктортой байхаар ийм байдлаар зохицуулдаг ийм жишг байгаа. За тэгвэл бид нар энэ гэрээн дээр хилцээрийнхаа хоёр дээр бол таны саяны хэлсэн анхны үн дээр нэмэх нь хамтарч сонгож авсан улирлын индексийн тохируулга гэдэг энэ дээр манай экспорт хийж байгаа буюу Богданаар Театрд улсын 5 бомтын үнийн мэдээллийг энийг шууд биржийн үнэ гэж ойлгож болохгүй. Энэ дээр гарсан үнүүдийн
мэдээллийг аваад процентолж дундажлаад энэ үнийг гаргаж байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар яг үнэндээ бол бирж дээр маань арилжаа сайн явж эхлээгүй байна. Удахгүй бас идэвхжих чиг хандлага байна. Тэгэхдээ өнөөдрийн урт хугацааны гэрээнүүдийн үн бол биржийн дуудаж байгаа өмнөөс бол дээшээ гарцсан байгаа гэдгийг хэлье. Манай бирж дээр өнөөдөр одоо коксчих нүүрсний ханш дуудах нь бол 91 Америк доллар байгаа. Тэгэхээр энэ дотор нүүрсний үн дээр нэмэх нь хил хөргөх логистикийн үн орчихсон байгаа гэдгийг бас хэлье. Тэгэхээр ер нь бол урт хугацаанд гэрээгээ бид нар хэрвээ энэ хэлцээрээ өмнө байгуулад явцсан байсан бол үн их өндөр үед бас энэ гэрээнүүд байгуулагдаад явах юм боломж байжээ гэж харж байгаа. За биржийн тухай хувьд бол зогсоох асуудал байхгүй. Сайжруулад засах зарим зүйл байвал нэмээд явна. Бид нар засгийн газрын хуралдаанаар уулуурхайн биржийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэрээ одоо өчигдөр батлаад улсын хурлд өргөн барина. За энэ дээр бол нөгөө яг амьдрал баян учраас шинээр гарч ирж байгаа нөхцөл байдал. Тухайлх юм бол нүүрсний үн унжаах үед одоо ямар зохицуулт байхын, унах өсөх аль алинд нүүрсний индексийн асуудлыг одоо яаж уялдуулж өгөхин. За дээрэс нь энэ тээвэртэй тээвэргүй үнээр борлуулах асуудлыг компаниуд маш их тавьж байгаа. Энэ асуудлыг бол оруулж өгөх гэсэн зүйлүүдийг оруулаад уулуурхайн биржийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөө засгаар хилцүүлээд их хурл руу хөргүүлсэн байгаа гэдгийг бас хэлье.